Бид билээ. Сайн байна. Тэгвэл хөдөлцгөөе. Алло, явцгаая. Наанасаа гараад бууж өг. Би та нарыг бүгдийг чинь алхахаас өөр сонголт надад байхгүй. Залуу их хүүхдээ тэрвэн машин руугаа алхана. Харанхугаас нэгэн дээрэмчин гарч ирж түүнийг зэрлэгээр хөнөөчгөн. Тэгээд цүнхийг нь дээрэмджээ. Бүсгүй аим тавин хөвтгöd ойр хавийн машинд байсан гэрчүүд айсандаа харц буруулан хинэн ч оролцсонгүй. Туслах хүн нэг ч олцсонгүй. Хүүхэд хүүтэн гудамжинд цор ганцаараа үлдэв. Энэхүү эмгэнэлт явдлын дараа хот даяар мэдээллийн хөтөлбөр цацагдаж эхэлнэ. Европ ТV-ийн аюулгүй байдал алдагдаж байна. Гэмт хэргийн гаралт огцон өсөж иргэд харанхуй болсноос хойш гэрээсээ гарахаас имэж байна. Нэгэн ээж хүүхдийнхээ нүдэн дээр өдрийн цагаар амаа алдсан бөгөөд олон эмэгтэйчүүд харанхуй болсноос хойш гадагш гарахаас огт татгалзах болжээ. Энэ мөчид Сандрас дэлгэц рүү ширтэн царайн ширүүсэж дэлхийн нийтэд хандсан видео бичлэг хийж эхэлнэ. Та бүхэн өөрсдийгөө арчаагүй гэж боддог учраас л шөнөөс айдаг. Хэрэв хууль шударга ёсыг тогтоож чадахгүй бол би та бүхний айдаг тэрхүү цээрлүүлэлтэнд болох болно. Намайг хар. Учир нь би бол хизээч ирэхгүй гэж та нарын бодож байсан үр дагаварч нь байна. Та нар бүгд тоглоомноос цаашгүй. ертөнц тэнцвэрийг шаарддаг. Хэрэв та нар юу ч хийхгүй бол би ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болно гэсэн үг. Миний хийж буй бүх зүйл зөвхөн та нарын төлөө л хийж байна. Гэрэл яачваа. Олон нийтийн сүлжээ шоу гэж түүнийг Баатар хэмээн нэрлэж байна. Тэр бол жинхэнэ Баатар. Энэ дур мэдэн гэмт хэрэгтэнтэй тэмцэгч залуугийн талаар та сонссноо. Би бол энэ залуу тайртай. Германд яг үншиг хүн хэрэгтэй байна. Дараагийн өглөө нь мөрдөгч Хенри хэвлэлийн багварал хийн. Тэрээр камер руу ихцлэн харна. Энэ хүн бол Баатар биш. Тэр бол өөрийгөө бурхан гэж бодсон гэмт хэрэгтэн. Бидэнд эмх замраагүй байдал хэрэггүй. Харин бидэнд дэг журам хэрэгтэй. Бид түүний араас явж байгаа. Тэр жинхэнэ шүүхийн танхимтай нүүр толгоолно. Үйл явдал хотын гудамж руу шилжгээд Сандрас 3 залуу автобусны жолоочийг дарамталж буй автобусанд цунаа. Та нар тасалбараа төлөөгүй байна. Нэг хүний 150. Та зүгээр л өөрийнхөө хийх ёстой ажлаа хийдээ. Сандрас тэдний мөнгийг төлж тэднийг дээрээс нь доош ширтэн очиж өнөөдөр та нарын азтай өдөр байна гэж шивнэн. Та нар тасалбаргүйс очих бүртээ шударгаар мөнгөө төлж буй хүмүүс дарамт очруулж байдаг. Өнөөдөр та нарыг барьсан хүнэнд би таарсан та нар үнэхээр азтай байна шүү. Учир нь дараагийн удаа автобусны аялал биш. Харин оршуулагчнд байх болно. Төлбөрөө төл эсвэл үнэгүй зүйлийн төлөөс ямар байдгийг мэдэр. Сандрас өөрийн даалгаварт анхаарлаа хандуулж хэрцгий гэмт хэргийн улмаас эмнэлэг чаналж буй залуу эмэгтэй Элза дээр очиж эхэлнэ. Элза халдагчдыг насаараа шорон суулгахыг хүсэж байна гэхэд Сандрас хоолоогоо засаж толгоос ихсрэн гашуун үннийг тайлбарлана. Хуулийн систем бол гим зэмгүй хүмүүсийг булшлахын зэрэгцээ. Чоннуудыг хамгаалдаг бол юм. Тэрээр шүүхийн танхим түүнд ямар ч тайвшрал авчрахгүй гэдгийг анхааруулна. Үүний оронд тэрээр олон жилийн турш өөрийн хар дарсан зүйчиг явдыг дахин ярьж өмгөөлөгчд түүнийг хэрчиж хаян худалч мэтээр харуулахыг хичээх болно. Энэ бүх хугацаанд шүүгч эцэст нь түүний талд орно гэж найдахаас өөр аргагүй болж тэрээр Элза руу төхөж очиод чиний үнэхээр хүсэж байгаа шударга бас чинь энэ үү? Чамайг сүрүүлээд үлдээх цаасны өөз шиг амлалт уу гэж асууна. Охин чимээгүй хүн илүү зүйлийг хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд чи шударгасыг хүсэж байна уу? Тийм ээ, хүсэж байна. Тэрээр мөн хуулийн систем дарлуулад өнгөрсөн 14 настай охины аав дээр очихоор явна. Тэр хүний цөхрлийг хараад Сандрас түүнд эрс ший дэмгээгээр шударгас гэдэг бол шүүх хурал эсвэл өвгөн тоглоом биш. Шударгас бол үр дагавар юм. Хэрэв хэн нэгэн чамаас бүх зүйлийг чинь булааж авсан бол тэр энэ хорвоогийн нэг хэсэг байх эрхээ хасуулсан л гэсэн үг хэмээн хэлнэ. Тэнд ямар ч шударгас байсангүй. Тэр өдөр хожим цэцэрлэг түрээлэнгээр алхаж байхдаа Сандрас автобусанд харалцсан өнөөх 3 танхаа этгээд нэгэн залуу хүүг булан шахаж байхыг олж харна. Тэд хүүг цогох үе Сандрас дундуур нь орно. Түүний хөдөлгөөн хүйтэн бөгөөд оновчтой байв. Тэрээр халдсан 2 этгээдийн гарыг хугалж тэднийг зүлгэн дээр ойрлуулан үлдээн. Тэрээр тэдний дээрээс харна. Би та нарт илүү дээр бай гэж хэлсэн шүү дээ.
Та нар оршуулгыг сонголоо гэв. Би та нарт автобусанд өнөөдөр та нарын азтай өдөр байна гэж хэлснийг санаж байна уу? Сандрас бүлгийн толгойлогч Йосефийг гэр хүртэл мөрдөж, сүнс мэт чимээгүй тотгош нэвтрэн бүх бүлгийг бүрэн гайхшруулна. Тэрээр зочны өрөөнд Йосеф болон түүний гэр бүлийг буугаар тулган барьцаална. Гэвч Йосефийн өнөөх залуу охинд хийсэн зүйлийн төлөө өчүүхэн ч ичихгүй байх бөгөөд гэр бүлийнх нь хүртэл түүнийг өмөрч эхэлнэ. Тэд элдв шалтак тоочин орилдож тэр байтугай хохирогчийг буруутгах зүрх зориг гаргана. Тэдний ийм бузар мууг зүвтгхийг сонсоод Сандрсын цуснд буцалж эхэлнэ. Тэр тэдний галтгооны ширээнд хүчээр суулгаж дээрээс нь ширтнэ. Йосеф тохуурхан чи бол зүгээр л нэг баг зүгсэн алуурчин гэхэд Сандрас тайвнаар сандал татаж суугаад алуурчин ашиг хонжооны төлөө алдаг юм. Харин би та нарыг хүн байхаа мартсан учраас л энд байна. Би бол чиний түүхийн төгсгөл гэж хариулна. Тэдний хүн чанаргүй байдалд живсэн Сандрас Йосефийг хүчээр бусад бүлгийн гишүүдээ байрандаа дуудахыг тушаана. Халдагчид өөрсдөө хавханд орж байгаагаа огт гадардалгүй нэг нэгээрээ хаалгаар орж ирнэ. Бүх бүрэлдэхүүн дотор орж ирсний дараа Сандрас хаалгыг төгччихнэ. Тэрээр өчүүхэн чиргэлцэхгүйгээр ялааг үздэгж Йосеф түүний зүрх сэтгэлгүй гэр бүл болон түүний бүх залуусыг устгаж орхино. Энэ хооронд бяцхан охин Йосеф болон түүний хамсааднуудын үхлийн тухай мэдээг зурагтаар үзнэ. Гэмт этгээдүүд зохих шийтгэлээ хүлээснийг мэдсэн тэрээр эцэст нь өөрт нь шударгаас тогтсон мэт өчүүхөнч гэсэн итгэл найдвар тээн. Хууль бусаар шударгаас тогтоочийг ангуучлал улам бүр ширүүсэх үед ядарсан Сандрас нэгэн шөнийн клубэд зочлоо. Тэнд байхдаа тэрээр хоёр залуу болзож буй охтынхоо ундаа руу аюултай мансууруулга бодис нууцаар хийж байгааг анзаарна. Тэрээр тайван байдлаа хадгалан чимээг өхөнд өгөж очиод тэдний хундгыг сольж хортой ундаагийн залуусын өөрсдийнх нь цэвэр ундаагаар сольно. Хитгэн хормын дараа залуус өөрсдийн коктейлийг ууж баарны лангуун дээр шууд ухаан алдаад унчихв. Энэ үйл явдал болж байгаад өрөөний нөгөө талаас ажиглаж байсан мөрдөгч Хенри өөрт нь боломж гарлаа гэж үзээд тэрээр алхан очиж Сандрсын үлдээсэн хундгыг авснаар эцэст нь цагдаа нарт түүнийг хэн болохыг тогтооход хэрэгтэй ДНК-гийн нотлох баримтыг олж авна. Энэхүү баримтыг гартаа оруулсан Хенри Сандрсыг мөрдөн олж Сфатын тусгай тасгийнхантай хамт түүний гэрт нэгжлэг хийнэ. Come out! Surrender! I will be forced to kill you all. Ийхүү ширүүн тулаан болсны эцэст Сандрас тэднийг буулгаж авч чадна. Хууль бусаар шударгаас тогтоочийг ангуучлал улам бүр ширүүсэх үед Хенри Элзаг байцаагаар эмнэлэгтэрнэ. Охин бүрэн эсэргүүцэн хിവэр байж түүний нүд рүү ихцлэн хараад та хий үзэгдлийн араас хөөцөлдөж байна мөрдөгчөө. Таны хурал дээр сууж байхад тэр хүн гадаа хүний амиа орч байсан гэж хэлнэ. Гэмт этгээдүүдийг бүгдийг устгасны дараа Сандрас шүүгч Ренхолдыг зорин очино. Тэрээр шүүгчийг тайвшруулах хэмээр ухаан балартуулж машиндаа суулган авч явна. Замдаа тэрээр шүүгчд хандан шүүхийн тогтолцоо анхнаасаа хохирогчдыг хамгаалж тэдэнд шударгаас тогтоохын төлөө байх ёстой байсан. Гэтэл өнөөдөр эсэргээрээ гэмт хэрэгтнүүдэд илүү ашигтайгаар үйлчилж байна. Засгийн газар болон цагдаа нар ард түмнийг хамгаалж чадахгүй бүрэн дампуурч зэрлэг мангасуудыг сул чөлөөтөө явуулж гим зэмгүй гэр бүлүүдийг сүрүүлж байна хэмээн мэдэгдэнэ. Дараа нь тэр шүүгчийг хөнгөө хөдөө зам руу аваачиж хувцсан дээр нь архи хасгана. Үүний дараа гарыг нь зүсэж шүүгч буруутай шийдвэр гаргасандаа гимшин амиа хорлсон мэт харагдуулах байдлаар бүхнийг зохион байгуулдаг. Үүний дараа үйл явдал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ахлах мөрдөгч Хенри рүү шилжинэ. Энэ үед Майкл түүн рүү уцтаж анхаарал сэрэмжтэй байхыг сануулсан хатуу бөгөөд ноцтой анхааруулгыг хүргэдэг. Чиний ярьдаг тэр хүмүүс өнөөдөр болж буй бүхнийг хүсэж саналаа өгөөгүй шүү. Энэ бол тэдний хүсэл биш. Харин хүчээр булан авсан тогтолцоо. Хүмүүс ийм булан эзлэлттэй хизээч эвлэрэхгүй. Хууль бол зөвхөн сул дараа хүмүүсийг л барьж байдаг гинж гэж хэлнэ. Засгийн газар хяналтаа хадгалахын тулд та нарын дуулууртай байдлаар тэжээгддэг юм. Иргэн тойрноо хар Хенри. Чи аюулгүй байна уу? Эсвэл зүгээр л хохирогч болох ээлжээ хүлээж байгаа мó? Би бол байгалийн хуулийг боддоор хэрэгжүүлж буй цорын ганц хүн гэж хэлээд тэрээр Хенриг ашиглан шууд дээд удирдлагуудад анхааруулга илгээж эвдэрсэн тогтолцоо өөрийгөө засахыг иргэд хүлээж дууссан гэдгийг эрх баригчдад хэлхийг тушаана.
Тэрээр Хенрид хамгийн сүүлчийн тулгын шаардлагыг тавина. Хэрв засгийн газар хуулиа өөрчилж, гим зэмгийн хүмүүсийг хамгаалгаас татгалзуул ард түмэн хүлээхэ болж шударга ёсыг өөрсдийн гарт авч эхэлнэ шүү. Тэгдээ Хенри, намайг мангас гэж дэлхийн нийтэд хэл. Гэхдээ өнөөдөр олон жилийн дараа анх удаа хот амгалан байна. Чи одоо ангууч биш болсон мөрдөгчөө. Чи бол зүгээр л үннийг л гэрчилсэн хүн. Киноны төгсгөлд Сандерс өөрийнхөө дүрсийг бичин үлдээн бүх охирогчдод зориулсан захиасаа хэлдэг. Та нар өөрсдийнхөө төлөө тэмцэж суртал. Би үүнийг та нарын өмнөөс хийх болно.